Монгол ёс хүмүүжил 4-р анги. Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдрийн Монгол ёс хүмүүжлийн хичээлээр Монгол дээл гэсэн сэдвийг үзнэ. Бидний хичээлийн зорилго маань Монгол дээлтэй холбоотой зан үйл, цээрлэх ёсыг мэдэж авнаа. За, чамд дээл байгаа юу? Байгаа бол чи дээлээ хэдий дүмсдэг вэ? За, дараах асуултанд хариулаарай. Хэдэн ч сонголт хийж болно шүү. Чи дээлээ хэдий дүмсдэг вэ? Байнга өмсдөг, огт өмсдөггүй, хөдөө явхаараа өмсдөг, наадмаар өмсдөг, цагаан сараар өмсдөг, Монгол хувцсны өдрөөр өмсдөг. За, дараах асуултын дагуу гэр бүлийн гишүүдтэйгээ ярилцаарай. Шин дээл. Аав ээж, эмээ өвөө, амгаа ах гэд бид бүгд дээл өмсдөг. Харин энэ жил миний дээл багтчихжээ. Ээжид шин дээлтэй болмоор байгаагаа хэлсэн ч төдий л тоолсонгүй. Гэтэл нэг өдөр намайг эмээ дуудлаа. Гүйгээд ортол цоо шинхэн дээл гаргаж ирээд За, миний хүү, таарах нь үгүй юу үсттэй? гэв. Би баярлан хурдхан өмсөж үзлээ. Надад яг таарч өнгөнч зогсон байна. Дээлээ эмээгээрээ бүслүүлж байтал ээж минь гаднаас орж ирээд инээмсэглэн Сайхан таарч шүү. Хүүгээ гинэт баярлуулах гээд ээж нь хэлээгүй юм. химээлээ. Эмээ Хүүгийнхээ шин дээлийг мэлай. гээд хормойг минь засаад Урд хормой дээр чинь унаг дааг гიშгэл, хойд хормой дээр чинь хонь хураг харайлт, дотоод хормой дээр чинь тос өөх наалдаг. Эдэн хэврэг, эзэн мөнх, эннээ сайхныг эдэлж яваарай хүүмэн. гэж өрөөгөөд атга дүүрэн жихэр өгөв. Харин би дүүдээ хуучин дээлээ өгөөд жихрэн хувааж идлээ. Эмээ хүүгийнхээ шин дээлийг хэрхэн мялааж, өрөөж байгааг та нар сонслоо. Одоо бүгдээрээ нэгэн даалгаврыг хамтдаа хийцгээе. Даалгавраа анхааралтай хараарай хүүхдүүдээ. Шин дээлийн мялаалах ямар утгатай байна вэ? Хүүхэд багчуудыг баярлуулж бай гэсэн утгатай. Өмссөн хувцаараа бус сурсан эрдмээрээ бахарах гэсэн утгатай. Эд хувцс нь элэгдэж хуучирдаг, эзэн хүн нь мөнх байг гэсэн утгатай. Элбэг баян сайхан амьдраарай гэсэн утгатай. За, дараах 4 хариултаас зөвийг нь тэмдэглээрэй. За, зөвийг нь тэмдэглээрэй хүүхдүүдээ. Та нарын сонгосон хариулт тохирч байна уу? Зөв хариулсан хүүхдүүддээ баяр хүргэе. Аливаа ард түмний соёл нь тухайн эргэн зооны өвөрмөц хувцс гоёлоос харагддаг. Монгол үндэстний дээл хувцс нь Монгол орны цаг уур, хүн ардын эрхлэн буй ажил хөдөлмөр зэрэгтэй уялдсан онцлогтой ажээ. Монгол нутагт маань халах, баяд, буряд, баарга, дарганга, дархад, дөрвөд, мянгад, загчин, өөлд, казак, урянхай, хотон зэрэг үндэстэн ястангууд амьдардаг. Тэдгээр нь өөрсдийн гэсэн хэв маяг, ёс заншлыг харуулсан дээл хувцсыг өмсдөг. Одоо багш нь та нартаа Монгол дээлтэй холбоотой зарим нэг цээрлэх ёсноос танилцуулъя. Монгол дээлийн захыг уруунд харуулж тавьдаггүй. Учир нь өвчин зовлон дуудана гэж үздэг. Монгол дээлийн ханцвийг дотогш нь нугалдаггүй. Нугалах нь
хэн нэгэнтэй зодолдох гэсэн санаа агуулдаг. Монгол дээлийн хормойг шууж өмсдөггүй. Монгол дээлийн энгэр заамыг бүрэн товчилж өмсдөг. Энэ ёсыг дагахгүй бол бусдыг үл хүндэтгсэнийг илэрхийлдэг байна. Дараагийн даалгавраа анхаараарай хүүхдүүдээ. Доорх шин дээлийн ерөөлийн үгийг цэгийн оронд нөхөж гүйцээж бичнэ. Нөхөж бичих үг нь бол нарын дөрвөлжин хэсэгт байгаа үгнүүдээс аль тохиорохыг бичиж ерөөлийг гүйцээж бичих юм аа. За жишээ нь урд хормой дээр чинь гээд юу гэж хэлэх вүлээ хүүхдүүдээ. Мөн хойд хормой дээр чинь гээд арын үгнээс нөхөж бичнэ. Мөн дотоод хормой дээр чинь гэж мөн нөхөж бичих юм аа. Гэх жишээний одоо шин дээлийн ерөөлийг гүйцээж нөхөж бичээрэй хүүхдүүдээ. Одоо бүгдээрээ даалгавраа хийж дууссан бол багшийнхтайгаа тохируулж харцгаая. Багш нь та нарын нөгсөн үгсийг улаан онгоор тэмдэглэсэн байгааг анзаарч хараарай хүүхдүүдээ. Шин дээлийг мялаах үг. Урд хормой дээр чинь унаг дааг гიშгэл. Хойд хормой дээр чинь хонь хураг харайлт. Дотоод хормой дээр чинь тос өөх наалдаг. Эдэн хэврэг, эзэн мөнх, эннээ сайхныг эдэлж яваарай. Та нарыхтай таарч байна уу хүүхдүүдээ? Өнөөдрийн хичээлээр бид нар Монгол дээлтэй холбоотой зан үйл зарим нэг цээрлэх ёсыг мэдэж авлаа. За хүүхдүүдээ гэрийн даалгавраа тэмдэглэж аваарай. Шин дээлийн мялаалгын үгийг цээжлэх. Монгол дээл хувцастай холбоотой зан заншил цээрлэх ёсны талаар мэдээлэл зураг цуглуулж ирээрэй. За даалгавраа тэмдэглэж авсан бол өнөөдрийн хичээл дуслаа. Хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүддээ баярлалаа. Баяртай. Дэвжих төрийн бэлэгдэл болдог дэлхийд ганцхан Монгол дээлээ дээдлэн хүндэлж зөв өмсөж сурцгаая. Өнөөдрийн хичээлийг Дархан уул аймгийн ерөнхий боловсролын лаборатори, оюуны ирээдүйн зохицуулбар сургуулийн иргэний ёс зүйн боловсрол судалгааны багш нар хамтран зохион байгууллаа.